Мөнгө хаана байна вэ гэсэн асуулт бас та бүхний өмнө байгаа. Төр өөрөө нэгт бол бүсэж хангална. Төсөө 1.4 их найт төгрөгөөр хэмнэж байна. Томилт, сургууль сурчлагаа, тавилга, хогшил, машин техник, зөвлөх, үйлчилгээ, элдв, тэтгэм, шагнал, хурал, форум, баяр ёслол, илүүц, тээвэр, шатхууны зардал, цаасны зардлыг бүхлээр нь танаж бүсээ чангалсан шиг чангалж 1.4 их найт төгрөгийг хэмнэх улсын төсвийн тодтголыг өргөн мэдүүллээ. Та бүхэн дэлгэцээр харж байна. Бид урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг, нийслэлийн өмнө цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг боддоор хэмнэж байна гэсэн. За төр зардлаа танахтаа бол төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан агчдынхаа цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулах бололцоог үүгээр бүрдүүлсэн. Сайд нар зөвхөн цалингаа тавиад өдөртөө үйл ажиллагаагаа явуулнаа. Элдв нэмэлт огт зардал байхгүй гэдгийг. 2026 оны улсын төсвийн тодтгол бол үнийн өсөлт, эрчим хүч, төлөв шатхууны тасалдал тоглолтлоос ард түмний улс орноо хамгаалах, болцшгүй хүн цохилтыг зөөлөх, шинжлэх ухаанч бас эдийн засгийн тооцоолол юм а гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна.